Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуутах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэнд амралтын өдрийн мэнд болон олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе. За энэ удаагийн 100 дахь подкаст маань 5 дугаар улирлын хамгийн сүүлчийн дугаар болж танд хүрч байгаа. За энэ сард орж байгаа 3 дугаар маань яг баярын өдрүүдтэй давтж байгаа ч гэсэн яг хуваарийн дагуу хүргээд явъя гэж шийдсэн байгаа. За тэгэхээр өнөөдөр нэлээд томоохон сэдвийг хөндөж ярихаар шийдсэн. За ойрт бас одоо цуврал алуурчны талаарх дугаар ерөөсөө хүргээгүй утсан байна. За тэгэхээр энэ удаад яригдах цуврал алуурчны хохирогч болсон эмэгтэйн түүхээр дамжуулж бусад нэмэлт мэдээллүүдийг хүргээд нэлээд өргөн хүрээг хамарч ойлгомжтой ярихыг хичээх болно. За ингээд хэдүүлээ гол яриараагаа орцгоё. Энэ удаагийн түүхээр Лиза Макфи гэх 17 настай охины талаар 1984 онд болсон үйл явдлыг өгүүлэх болно. За ер нь бол ихэнх 17 настай охтууд төгсөх төгцөн, хичээл сурвалж гэдэг юм уу одоо шалгалт, за эсвэл төгслийн баяраа төлөвлөд аялал зугаалга болон одоо ирээдүйн их сургуулийн амьдралаа төсөөлөөд тэр талаараа мөрөөдөд явж идэг. Гэхдээ Лизагийн хувьд болохоор 1984 онд 17 настайдаа маш одоо тийм хүнд хэцүү амьдралыг туулж исэн. Олон жилийн турш эмээгийнх нь одоо нэг хамт амьдардаг эрэгтэйгийн зүгээс харгас хүчирхийлэл амссан. За тэгээ тийм амьдралаас ерөнхийдөө шантарсан, цөхрөнгөө барсан байдалтай цаашид юу н ингэж амьдарч чадахгүй нэ гэж бодоод за тухайн оныхоо 11 сарын 3-нд өөрийнхөө одоо ажилтдаг нарийн бовны газартаа сүүлчийн захиагаа бичиж үлдээгээд тэр оройноо ер нь бол амиа хорлоё гэж бодож исэн маа. За гэхдээ тухайн өдөр бүх зүйл түүний төлөвснөөр нь болоогүй, харин бүрч аимшигтай хувь тавилан түүнийг одоо хүлээж байгаа гэдгийг огтхонч төсөөлөөгүй. Тэр ярихтаа бол би шөнийн 2 цагт ажилласаа гараад гэрлүүгээ харих гэжсэн. Би зүгээр л бүх зүйлд баярлаж аз жаргалтай байсан. Гэртээ хараад амиа хорлно гэсэн бодолтой. Өөрийн туулж байгаа бүх зүйлээсээ чөлөөлөгдөнө гэж бодохоор би жаргалтай юм шиг санагдчихсан гэж өөрөө ярьсан байсан. За ингээ Лиза бол шөнийн 2 цагт дугуугаа унаад гэрлүүгээ харж ах замд нь нэг машин хажууд нь зогсоод дотроос нь нэг эрэгтэй хүн бол гинт гарч ирснээ буу тулгаад за тэгээ нүдийг нь боож, гарыг нь ард нь хүлээд машиндаа суулгаад аваа явсан юм. Лизаг бол хулгайлсан хүн нь Тампа хотод сар гаруй хугацаанд айдас дагуулж исэн зартай цоврал алуурчин Bobby Joe Long гэдэг нэртэй хүн гэдгийг тэр олоогт мэдээгүй. За ингээд Лизаг бүх хувцаа тайлахыг шаардаж дараа нь гар хүлийг нь хүлж агаад машин руугаа оруулж юуг ч харахгүй нүдэ анихыг тушааж хэрвээ цаг хугацааг сайхан өнгөрүүлж тааламжтай мэдрэмж өгч чадах юм бол Лизаг алахгүй гэсэн зүйлийг хэлсэн байгаа. За ингээд энэ явдлаас хойш дараагийн 26 цагийн туршид Бобби бол Лизаг одоо аимшигтайгаар тарчлааж амьдралыг нь одоо бүр үгээр хэлхийн аргагүй там шиг бүр хар дарсан зүүч шиг болгож хувиргасан. За хэдийгээр Лиза урд өдөр нь амиа хорлох тухай бодож исэн ч гэсэн хүний одоо нэг тийм амьд үлдэх, аврагдах тийм инстинкт гэж зүйл байдаг болохоор тамлагдах үеэрээ бол яаж ийгээд амьд үлдэхийн төлөө бүх зүйлийг хийх болно гэж дотроо бодож исэн маа. Лиза бол хитрхийн муухай зүйл үдсэн болоод ч түрүү ер нь бол ингээд дотроо тис ондоо зүйлийг төсөөлөхийг хичээж цэцэг дүүрэн талбайд байгаагаар өөрийгөө төсөөлж дэлхийн ертөнцөөс бүр мөсөн тасраад үргэлж аз жаргалтай байдаг газар очсон юм шиг дотроо бодож өөрөөр хэлэх юм бол ингээд бодит зүйлсээс бодлорооч болтгой хоол байхыг хичээж исэн маа. Тийм болохоор ихч болон одоо дүүнрийнхаа тухай бодож тэднэртэй өнгөрүүлсэн сайхан дурсамжуудаа эргэж дурсаж эцэст нь тэгээд Лиза бол энэ хорвоо дээр байхгүй болчих юм бол ихч дүүнэр нь яах болоо гэж бодож эхэлсэн. Тэгээд тэр бодлоосоо болоод ерөөсөө л би ямар нэг аргаар эндээс гарах ёстой. Яаж ч хамаагүй одоо би амьд үлдэх хэрэгтэй гэж бодож эхэлсэн. Амиа хорлох талаар бол толгооноосоо тэр чигт нь хайж амьд үлдэхийн тулд бүх хүчээ шавхнаа гэж шийдсэн. За тэгээ Лиза бол барьцаалагдсан байх үедээ ихэнх цаг хугацаанд нүдээ боолгосон байдалтай байсан юм байна.
За тэгээд Бобигоос 0 орё гэж гуйгаад эхэндээ бол ерөөсө зөвшөөрөхгүй байжгаад сүүлдээ тэгээ зөвшөөрсөн. За 0 руу орсон даруйда Лиза болохоор тэнд байсан бүх зүйлийг нэг бүрчлэн ажиглаж аль болох олон деталь зүйлийг цээжилж авахыг хичээж эхэлсэн. За үүнээс гадна бол цагдаа нар эсвэл мөрдөн байцаагчид нотлох баримт олоосоо гэсэн үднээс ханан дээр, мөн толин дээр гэд ерөөсөө хаа тааралцсан бүх эд зүйл дээр хурууны хийгээ дарж үлдээж эхэлсэн маа. 17 настай мөртлөө гэмт хэрэгтний талаар гардаг кино болон нэвтрүүлгүүдээс тэр бол баггүй зүйл сураад амжсан байсан. За түүнээс гадна сэтгэл зүйн талаар ч гэсэн багахан ойлголттой болчихсон байсан. За тэгээ яасан гэхээр Бобитой ямар нэг байдлаар харилцаа үүсгэж яг өөрийнх нь найз охин болохыг хүсэж байгаа юм шиг дүр эсгэхээр шийдсэн. Аль болох Боби гих хүнийг өөрт нь итгэж тэрэн дээр нь дөрөөлөөд амьд үлдээж чадах байхаа гэж найдаж байсан. За тэгээ болж өгвөл найрсаг үг хэллэг ашиглахыг хичээж, үнэн голоосоо ойлгохыг хичээж байгаа. За өөрт нь мөн ингээ санаа зовж байгаа юм шиг байдалтайгаар яагаад надад ингэж хандж байгаа юм бэ гэж асуусан чинь тэр бол саяхан найз бүсгүйгээсээ салсан болохоор ер нь л эмгтээчүүдийг үзэн ядаж өшөөгөө авч байгаа гэж хариулсан юм. За тэгээ Лиза болохоор Бобиг өрөвдөж байгаа юм шиг дүр эсгээд яаж ийгээд сэтгэлийг нь хөдлөхийг оролцсон. Би чиний найз охин байж болно штэ. Яаж анх танилцсан талаараа харин хүнд ч хэлэх шаардлагагүй. Чи тийм ч муу хүн шиг надад санагдахгүй байна гэж хэлсэн. Ер нь бол ингээд чи намайг яаж чадна, чамд бүх хүч нь байгаа гэдгийг нь мэдрүүлж аль болох хүндэтгэлтэй хандаж хэрвээ намайг ямар нэг арга зээл хэрэгжилж байгаа гэдгийг мэдчих юм бол шууд л алах байсан гэж Лиза бол хожим нь ярьсан. Ер нь бол Лиза өөрөө барьцаалагдсан байх үедээ тухайн Боби гэх хүн баахан хүний амь насанд хүрсэн цоврал алуурчин байсан гэдгийг нь юусоо мэдээгүй. За гэхдээ өөрийг нь бол ямар ч шалтгаангүйгээр хөнөөж чадах хүн байна гэж ойлгож байсан. Өөрийнх нь найз охин болж болно штэ гэсэн ярианд нь Боби шууд л эсэргүүцсэн. За удахгүй бүх зүйл дууснаа гэж Лизад хэлжсэн. За тэгээд Лиза бол түүнд өөрийнхөө талаар баг саг зүйлийг ярьж аав нь хүнд өвчтөй Лизагаас өөр асрах хүн байхгүй гэж худлаа ярьсан. За энүүгээрээ мэдээж жоохон ч болов өрөвдөх сэтгэлийг нь хөдөлгөж магадгүй гэж найдаж исэн. Ингээд ийм байдлаар буюу аажмаар итгэлийг нь олж өөрийг нь амьд үлдэх багахан ч болов сэжүүрийг Лиза гаргаж чадсан. За тэгээд цаашлаад яасан гэхээр 26 цаг Боби өөртөөгөө хамт байлгаж агаад за тэгээ нүдийг нь боосон чигээр нь нэг алслагдсан газар түүнийг аваатсан. Шөнийн 3 цаг 30 минутын үед Боби Лизаг орхихдоо зөвхөн ганцхан шалтгаанаас болж түүнийг амьд үлдээж байгаа гэдгийг хэлсэн. Чиний өвчтөй байгаа аавын чинь төлөө л би чамайг амьд үлдээж гинэ гэж хэлээд Лизаг бараг нүцгэн чигээр нь машинаас буулгаад хөнгөө хоосон талд үлдээгээд тэгээд яваад өгсөн маа. За тэгээ ихсэх хугацаанд Лиза бол нүднийхээ болтооч ер нь бол авч чадахгүй. Магадгүй Боби яг ингээд ардан зогсоод хөдлөөд цаашаа цутаах юм бол шууд буудчих байхаа гэж айгаад хөдөлж чадахгүй суусан маа. За тэгээд огт чимээ аниргүй болсны дараа тэр бол нүдийг нь боосон альчуурыг тайлаад түүний хамгийн анх харсан зүйл нь нэг тийм маш том царс мод байсан. Өвдөглөж сүгдэж суугаад тэр бол асгартлаа уйлж тэр мөчөөс хойш Лизагийн хувьд шинэ амьдрал эхэлсэн юм шиг амьдрал нь тэр чигтээ үрд өөрчлөгдсөн юм шиг санагдсан гэж ярьсан байсан. За тухайн царс модыг харж Лизагийн хувьд амьдралын шинэ мөчөөр шинэ нахиа ургаж байгаагийн дохио гэж хүлээж аваад за тэр мөчөөс хойш бол Лиза Маккуи гэх эмэгтэй хохирогч гэсэн нэрийг зүүхээс татгалзаж цаашдын амьдралын шинэ хуудасаа эхлүүлсэн. За энэ дээр бас хүмүүс гайхчихж магадгүй өөрөө амиа хорлно гэж бодож исэн хүн юу шинэ хуудас энтергээд яриад байгаа гэж бодож иж магадгүй. За Лизагийн хувьд бол цоврал алуурчны гараас амьд гарахын тулд нэлээд ухаан зарж сэргэлэг хэрсүү байсан тулдаа өөрийгөө бол аварч чадсан. За тэр зүгээр нэг амьд гарч ирсэн даван туулагч гэсэн нэртэй үлдэхийг бол хүсээгүй. Харин тухайн Боби Жоулон гэх цуврал алуурчныг буулгаж авна гэж шийдсэн юм. За ингээд энэ цаг үеэс эхлээд хамаг гол яриануд маань өөрнөн. За Боби бол үнэхээр хойноос нь хөөхгүй, өөрийг нь ажиглаагүй гэж мэдсэн даруйда Лиза бол хаягдсан ойгоосоо эмээгийнх рүүгээ хар хурдаараа гүгээд очсон.
За тэгээд дугаар эхэлж байхад ер нь бол ярьж байсан. Эмэт нь одоо хамт амьдардаг хөгшин болохоор Лизаг одоо байнга загнадаг, байнга зоддог, хараадаг тийм хүн байсан болохоор бүтэн одоо 26 цаг цуврал алуурчинд барьцаалагдаад бараг зүрх нь ингээд амаараа гарах шахацсан, айцсан, бас тэгээд хүчндүүлсэн, сэтгэл санаа нь ингээд новш болцсон явж очиж байхад Лизагийн ярьсан түүхийг сонсоод одоо тэр хүн бол огт итгээгүй. Бараг л худлаа ярьж үлгэр зохиолоо ухааны юм яриад хохирогчийг нэг ёсондоо буруутгаж эхэлсэн. За ингээд хинч түүний үгийг тоож сонсохгүй байхаар нь гомдож ууралсан Лиза бол шууд л цагдаагийн хилцс рүү явхаар шийдсэн. Гэхдээ хамгийн харамсалтай нь цагдаа дээр оцсон ч гэсэн эхэндээ бол түүний ярианд үл итгэсэн байдалтай хандсан юм байна. За нэг мөрдөгч бүр Лизагийн түүхийг зохиомл гэж өөрийг нь буруутгасан маа. Яагаад гэсэн чинь Лиза болохоор тийм хит тайван, ерөөсөө сандарсан шинжгүй, уйлж орилохгүй байсан гэсэн зүйлийг одоо тухайн мөрдөгч ярьсан. За ер нь бол ихэнх сонсогчд маань баг мэддэг бах. Хүү ер нь одоо ийм шокийн байдалд орохороо янз янзын зан авир гаргадаг. Хүн болгон одоо уйлж орилол одоо хашгираад байдаггүй. Зарим хүн бүр өөрийнхөө эмоцоо удирдах чадахгүй байн одоо инээх ч юм уу эсвэл маш тийм аимшигтай зүйл болцоод байхад юу ч болоогүй юм шиг хэвийн байдалтай байдаг тохиолдлууд бол маш их байдаг. Лизагийн хувьд бол нэлийн хүнд зүйлийг туулаад даваад гарцсан. За тийм амхандаа аврал ирээд эхлээд ингээд гэр бүлийнхэндээ дараа нь цагдаагийн хилцээр явж очисон чинь өөдөөс нь одоо тийм байдалтай огт итгэхгүй хүлээж авч ирсэн нь бол үнэхээр одоо тийм бухимдмаар санагдчихсан баг. За тэгээд тийм байдалтай байлаа гэд Лиза бол бууж өгөөгүй. Болж өгөх юм бол сэтгэлээ ингээд барихыг хичээж ийм зүйлийг ойлгох чадвартай илүү тийм ухаалаг хүнтэй уулзах ёстой байна гэж бодсон юм байна. За ингээд эцэст нь бол цагдаагийн ахлагч Larry Pinkerton гэх хүнтэй одоо Лиза уулзгаар болсон. За ер нь бол ийм төрлийн хүчингийн гэмт хэрэг дээр гадны уулс уг нь бол эмэгтэй цагдаагийн албан хаагчтай уулзуулж ичээд ярьж чадахгүй зүйлээ эмэгтэй хүнтэй ярьсан нь дээрээ гэж үздэг ч гэсэн Лизатай бол ахлах цолтой одоо тийм эрэгтэй хүн уулзахаар болсон юм байна. За Larry Pinkerton бол төрөвчөө гаргаж ирээд дотор нь байсан өөрийнхөө охины зургийг Лизад харуулж агаад амлалт өгсөн юм байна. За тэгээд тэр хэлэхдээ энэ бол миний охин, тэр чамтай чацуу, би түүнийг хамгаалахын төлөө юу ч хийхээс буцахгүй, мөн чамаагч бас хамгаална гэж хэлсэн учраас Лиза анх удаа одоо хин нэгэнд итгэж болох нэ гэж хүлээж авсан маа. За ингээд Лиза бол мөрдөгч Larryд өөрийн туулсан аимшигтай түүхээ ярьж яг үнэндээ бол мөрдөгч бүр маш их гайхаж хүлээж авсан. Лиза одоо барьцаалагдсан бүхий л цаг үед нүдээ боолгосон байсан мөртлөө ямар их зүйлийг санаж чадчихсан гэдэг дээр үнэхээр хэлэх үггүй сайн байсан. За машинд байсан улаан өнгийн утас, замын эргэлтүүд, хурдны замын чимээ, за түүнийг хулгайлсан залуугийн сахал, арьсан дээрх сорив гэх мэт одоо өөрийн ой тойнд орж ирсэн бүх зүйлийг Лиза мөрдөгчөд хэлсэн юм байна. За ингээд энэ бүхнийг сонссон мөрдөгч Larry Лизагийн дүрслэл нь зартай цуврал алуурчинтай таарч ийн гэдгийг ойлгосон юм байна. За тухайн үед бол цагдаа нар 2-7 хоног тутамд нэг цогцос олж исэн. Тэгээд ерөнхийдөө хурдхан шиг ямар нэг арга хэмжээ авахгүй байх юм бол ахаад одоо хүн амиа алдна гэдгийг ч тэд мэдчихсэн. Тиймээс Лизагийн өгсөн нарийн мэдээлэл хэргийг шийдэх хамгийн гол түлхүүр болж исэн. За ингээд Лиза бол Бобигийн гар зургийг гаргахын тулд цагдаагийн тусгай мэргэжилтэнтэй ажиллаад за гэхдээ бол нүд нь ингээд бүх цаг үед хаалттай байсан болохоор зөвхөн одоо гарын мэдрэмжээр л Бобигийн царийг тодорхойлж хэлэх боломжтой байсан. За нүдэ болгоцсон байсан ч гэсэн доод хэсгээр нь одоо багахан ингээд харж амжсан уу яасан. Ямар ч ингээд Бобигийн машиныг бол хуучны Dodge Magnum загварын улаан өнгийн машин байсан гэж тодорхойлсон. За ийм байдлаар бол 17 настай охин хинээж санаанд орохооргүй их мэдээллийг санаж үлдсэн байсан нь за тухайн цуврал алуурчныг барихад асар чухал үүрэг гүйцэтгсэн. Лизаг хулгайлагдсан үеэс өмнө бол Тампа хот одоо 8 сарын турш айдаст автсан байдалтай байсан. За ихэвчлэн бол залуу эмэгтэйчүүд, биеийн үнэлэгчид, эсвэл одоо тайчигчид яг л аимшигын кинон дэр гардаг шиг тийм аимшигтай байдалтай алагдаж цогцснуудыг нь эн тэндээс олж исэн. Алуурчин бол тэднийг зүгээр нэг хүчрхийлээд хаях биш. За хэрцгийгээр тарчлааж, хоолойг нь одоо бүр нэг чихнээс нөгөө чих хүртэл хүү татсан байдалтай хэрчээд хажихсан байдалтай олдож исэн юм байна. За харамсалтай нь бол хэргийн газар
уул мөр маш бага. За зөвхөн улаан тийм тасарсан гэмээр утаснууд. За энэ утас гэдэг нь нэг тийм хувцснаас ч юм уу эсвэл бүтээлэгний мяндсан утаснууд хаана ихтэй наалдаад үлдчихдэг тийм маягийн утас гэдгийг бол хэлж байгаа. Түүнээс гадна бол хэргийн газар машиных нь дугуйны мөрөл үлдсэн байдаг байсан. За сүүлдээ бол гэмт хэрэгтнийг яаралтай олж илрүүлэхийн тулд холбооны мөрдөх товчооны гэмт хэргийн шинжээчдтэй зөвлөлдөөд ямар таамаг төвшүүлжсэн гэхээр гэмт хэрэгтэн бол цагаан арьстай 20-30 насны ахлах сургуулаа төгсөөгүй салсан цэргийн алба хаасан байх магадлалтай эмэгтэйчүүдийг үзэн яддаг гэсэн ийм нэг хитрхи түгээмэл гэмээр таамаг ихний байдлаар бол төвшүүлжсэн. За яг үүндээ бол 1970-аас 80 оныг ерөнхийдөө ингээд цуврал алуурчдын 90 үе гэж ярьдаг. Тухайн үед бол ДНХ хөгжөөгүй зөвхөн цусны бүлэг болон хурууны хийгээр ямар нэг с ิจ гтэй этгээдийг баривчилсан болоод хэрэг тохох үе ч гэсэн олон байдаг байсан. За тухайн Бобби Жо Лонг гэх цуврал алуурчныг үнэхээр цагдаа нар хин гэдгийг нь ч мэдэхгүй бодит с ิจ гтэн гэхээр хүнч огт байгаагүй. Харин Лизагийн тусламжтайгаар мөрдлөгийн ажилд сэргэж огцом эргэлт болж өгч чадсан. За түүний хэлсэн хуучны Dodge Magnum гэх машиныг шууд хайхаар болоод авто дээврийн хилцээр дээр очиод тухайн загварын бүх бүртгэлтэй машины мэдээллийг нь шалгаж хэлсэн юм байна. За хүн болгоныг нэг нэгээр нь шүүж үзээд алуурчныг олоход нэлээд ойртож уяар энэхүү хэрэг дээр томоохон ахиц гарч ирсэн. За яасан гэсэн чинь нэг цагдаа болохоор Лизагийн хэлсэнтэй яг тийм тохирох улаан өнгийн Dodge Magnum машиныг зам дээр олж харсан юм байна. За тэгээд цагдаа болохоор жолоочийг зогсоогоод байцааж эхэлсэн. За тэгсэн чинь тухайн машиныг 31 настай Бобби Жо Лонг жолоодож явсан. За тэр бол тодорхой эрхэлсэн ажилгүй урд нь бол гэмт хэрэг хийжсэн гэсэн бүртгэлтэй хүн болохыг нь олж мэдсэн юм. За тэгээд Лизагийн хэлжсэн зүйлтэнд Бобби бол яг тохирч байгаа юм шиг санагдсан болохоор тухайн гярхай цагдаа маань тэр даруйд Боббигийн зургийг нь дараад Лизад харуулхад тэр бол шууд л таньсан юм. Нүрийг нь ерөөсөө харж байгаагүй мөртлөө Лизагийн ингээд дотроо төсөөлсөн хүн нь яах аргагүй мөн гэдэгт бол тэр огтхонч эргэлзээгүй. За тэгээ байж итл холбооны мөрдөх төвчнөөс дуудлага ирээд чухал мэдээллийг бол өгсөн. За Лиза болохоор ингээд цагдаа нарт тухайн үед өмсөжсэн хувцас нотлох баримт болгоод өгсөн байсныг нь холбооны мөрдөх төвчөөний Вашингтон дахь лаборатори руу явуулаад ДНХ-ийн дээж тэндээс нь авахар төлөвлөсөн байсан. За тэгээд тухайн шинжилгээгээр нь түүний ДНХ Боббигийн нэг хохирогчтой нь таарч байгаа гэдгийг нь нотолсон. За ингээд энэ бол тэдний хувьд Боббиг баривчлах хангалттай нотлох баримт гэж үзсэн. Баригдсан цагаас нь хойш Бобби Жо Лонг хэтгээдийн үйлдсэн аимшигтай хэрэгүүдийн цар хүрээ нь ил болж эхэлсэн. За түүнийг бол нийт 9 хүний хүн амныг гэмт хэрэгт буруутгаж шүүхээс ялт тулгахаар болсон. За үүндээ бол тэр гим зэмгүй 10 хүний амийг хөнөөж 50 гаруй эмэгтэйг аимшигтайгаар яргалж зовоосон байсан. За түүний ярилцлагын зарим нэг хэсгээс нь та бүхэнд дурдъя. Би анх энэ бүхнийг хийх үедээ өөрөө ч үнэхээр хийсэн гэдэгтээ итгэж чадахгүй байсан. Намайг бүгд л чөтгөр шулам шиг дүрсэлж исэн. Гэхдээ би бусад хүнтэй яг л адилхан. 99% нь хэвийн нэгэн байсан. Гэхдээ үлдсэн 1% нь ямар нэгэн асуудал үнэхээр байсан гэж ярьсан байсан. Ер нь бол ямар ч цаг үед хүн алж алуурчин нэрийг зүүсэн ялтанг яагаад тийм зүйл хийх болов гэсэн асуулт үргэлж бол дагж байдаг. Төрсөн үү, бүтээгдсэн үү гэсэн тийм толгой эргүүлсэн асуулт ч бүхий л цаг үед таамаг хിവэрэ үлддэг. За тэгвэл Бобби Жо Лонг гэх цуврал алуурчин яг ямар амьдралыг туулсан бэ гэдэг яриа руу оръё. За Бобби Жо Лонгийн хүүхэд нас нь бол амар байгаагүй. Тэр бол Клайнфельтрийн хам шинжтэй төрсэн юм байна. За энийг нь та бүхэнд ойлгомжтой тайлбарлаад өгье. За энэ нь болохоор эрэгтэйчүүдэд тохиолддог генетикийн эмгэг юм байна. Тэдний бие мах бодит нэмэлт X хромосомтой байснаас нь болоод өсөлт хөгжилт болон өвөржгөн хувьд бусдаас ялгаатай болчдөг. За хамгийн түгээмэл шинж тэмдэг нь гэх юм бол үргүүдэл байдаг. Тестостероны түвшин нь бага байх, бэлгийн боожлолт нь удаашрах, за эсвэл бүрэн явагдахгүй байх. За хөхний эдийн томрол буюу эрэгтэй хүн мөртлөө ингээд хөх нь ургах зэрэг зүйлс ажиглагддаг. За үүнээс гадна булчингийн масс нь багасаад биеийн үс нь шингрээд
сурах бэрхшээл болон хэл ярианы хөгжлийн саатал ажиглагддаг. За ингээд ийм нэг бүрэн ерөөсөө эмчлэгддэггүй мянган хүн тутамд нэг тохиолддог Klinefelter-ийн хам шинж гэх эмгэгтэй байсан болохоор Bobby Joe Long өсвөр наснаасаа эхлээд ингээд хөхн ургаад маш их гадуурхалтыг амсаж тэрнээсээ их ичдэг байсан ба. Түүнээс гадна Bobby бага байхдаа хэд хэдэн удаа нэлээд ноцтой гэж хэлж болохоор толгойн гэмтлүүд авч исэн юм байна. За тэрнээс нь дурдах юм бол 6 настай байхдаа бараг живх чахж исэн. За мөн дугуйнаасаа унаж хүнд тархины дөргөлт авсан. Дараа нь бол нүдэндээ модны мөчөр зоолгож исэн гэсэн байна. За 7 настайдаа машинд мөргүүлж шүдэн унаад за эрүүний яс нь хугарсан. За ингээд энэ бүх гадны нөлөөнөөс болж учирсан гэмтлүүдээс гадна түүний амьдралд хамгийн их хор уршигтай байсан зүйл нь юу гэхээр түүний эцэг эхийн токсик харилцаа байсан. Бобигийн ээж нь архины хамааралтай, төрөмгийн зантай, ер нь баг зэрлэг гэж хэлж болохоор хүүхэн байснаас гадна за гэртээ бол янз бүрийн эрчүүд авчирч Бобиг бага байхад нь тэдэнтэй нэг оронд хүртэл унтуулж исэн түүхүүд байд юм байна. За тэгээ мэдээж архичин хүнийг дагаж ирсэн залуучууд бас л архины хамааралтай бүтггүй гарууд байдаг гэсэн болохоор Бобиг өвөртөө оруулж бага байхад нь хүчирхийлэлд өртүүлж исэн. За ээж нь бол хүүгээ өрөөсө тоодгүй, бараг хайргүй гэж хэлж болохоор тэгсний эцэг их байх талаар ямар ч тийм ойлголтгүй хүмүүс байсан нь нэг бодлын тухайн Бобигийн маш гашуун түүх гэж хэлж болохоор байсан. За тэгээ аав нь гэж бас л ээжээс нь тутгааргүй хүүтэн хүндий харилцаатай, хүүгээ бас л тоодгүй тийм хогийн амтан байсан. Эцэстээ бол тэгээд тэр гэр бүлээ орхиод явцсан юм. Бобби мэдээж ийм утгагүй хинт ч хайрлагдаагүй өссөн болохоор өсвөр наснаасаа эхэлж бүх зүйлд бачуурч дотор нь буцалж исэн уур хилэнгээ баг багаар гаргаж эхлэх болсон. За гэхдээ зүгээр нэг уурлаад намжих биш, харин нэрлэн тийм зэрлэг байдлаар тэрийгэ илэрхийлж өөрийнхөө нохоогоо буудаж алсан, за мөн бага насны охин руу ёс бус үг хэллэгтээ захиа явуулж ерөнхийдөө ингээд үйлдэлээрээ өөрийнхөө дотоод сэтгэлийг гадагшлуулж эхэлсэн байна. Ер нь бол иймэрхүү зүйл нь маш олон гэмт хэрэгтнүүдийн ялангуяа цуврал алуурчдын түүхэнд ихэнхт нь шахуу давтагддаг. Нийтлэг хэв маяг гэж ер нь бол хэлж болно. Тэд бол багадаа хэрцгий хүчирхийлэл задуур амсаж эцэст нь бусдад там шиг зовлон учруулдаг. За гэхдээ бүх хүчирхийлэл амссан хүмүүс гэмт хэрэгтэн болдгоо гэвэл үгүй. За багадаа задуулж исэн, дээрлэхүүлж исэн, хүчндүүлж исэн хүн болгон алуурчин болдоггүй. За хөвчлэн энгийн эерэг амьдралаар амьдарч өөрсдийн сэтгэл хөдлөл, эмоцоо удирдах чаддаг. За харин тодорхой бүлэг хүмүүсийн хувьд бол хүүхэд насных нь хүчирхийлэл тэднийг аимшигтай харгислал руу түлхэх нэг том хүчин зүйл нь болдог. За холбооны мөрдөх товчооны алдартай шинжээч John Douglas олон ч цуврал алуурчдын түүхийг судлах явцдаа нэг дүгнэлтэнд хүрсэн байдаг. За тэр нь юу гэхээр цуврал алуурчид төрдөггүй харин бүтээгддэг гэж хэлсэн байдаг. John Douglas бол Mindhunter гэдэг номондоо бичгтээ хүүхэд наснда хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн сэтгэл хөдлөлийн хөгжил нь зогсдог. Тэд өсвөр наснда ч сэтгэлзэн хувьд гацалтанд ордог. Уур хилэн үзэн ядалт нь дотор нь буцалж улам ихсээр байдаг. Том болоод тэд эрх мэдэл болон бусдыг хяналтандаа байлгах талаар хийсвэрлэн бодож эхэлдэг. Энэ нь тэдний багадаа мэдэрсэн гэмгүй, хүчгүй байдлаа нөхөх гэсэн нэг арга нь болдог. Ийм байдлаар хүмүүсийг зүгээр л объект юм шиг үзэж өөрсдийнхөө хийсэн зүйлдээ дандаа хохирогчоо буруутгадаг. За ингээд яг энэ дээр дурддагдж байгаа шиг Bobby Joe Long Лизад хандаж за манай найз бүсгүй намайг ингээд хаяа явцсан болохоор би бүх эмэгтэйчүүдээс өшөө авч байгаа гэсэн зүйлийг бол хэлжсэн. За эндээс нь харахаар бусдыг захирах, тэдний хүчээрээ далайлган айлган сүрдүүлж эрхшээлдээ оруулах нь хяналтаа эргүүлэн авах гэсэн оролдлого байсан гэж бол үздсэн юм байна. Сонирхолтой гэж хэлж болохоор жишээнүүд дурдъя гэх юм бол олон зуун хүнийг хөнөөсөн гэгддэг цуврал алуурчин Henry Lee Lucas-ыг ээж нь бол багт нь баг өдөр болгон зоддог. Хүүдээ өөрийнхөө садар заваа үйлдэлүүдээ байнга харуулдаг. За бүр хүүгээ сургуульд нь явахт нь охин шиг хувц өмсүүлээд тэгээ бусад хүн түүнийг ингээд шоолж, доромжилж эцэстээ тэгээд Henry Lee Lucas гэх хүн бол эмэгтэйчүүдийг тарчлаах, за өөрийн эрхшээлдээ байлгах, захирах тийм хүсэлтэй гаж нэгэн болж хувирсан. За мөн Edmund Kemper гээд цуврал алуурчныг та бүхэн сонсч ирсэн бах. За түүний ээж нь бол байнга сэтгэлзэн хүчирхийлэл оруулж, байнга доромжилдог, харааж зүхдэг. За орой болохоор харанхуй зойронд хордог байсан. За тэгээ бас л түрүүний жишээ шиг
өсч том болоод өөрийн бүх уур хилэнгээ эмэгтэйчүүд рүү чиглүүлж эцэст нь бол ээжийнхээ амийг хөнөөж толгойг нь тассан байдаг. Ингээ энэ бүхнээс дүгнээд харахад бол цоврал алуурчин төрдөггүй харин бүтээгддэг гэдэг зүйлийг тэр чигт нь баталсан юм шиг түүхүүд одоо хүртэл яригддаг. За ер нь бол нийгэмд ингээд аимшигтай араатны юу бүтээдэг вэ гэдгийг ойлгосноор хүчирхийллийг эхлэхээс нь өмнө таслан зогсоох боломжтой буюу ирээдүйд гарах ямарваа нэг эрсдлээс урьдчилан сэргийллийг гэх юм бол хүүхдийн хүмүүжлэлтэй хамгийн эхлээд анхаарах нь чухал гэдгийг бараг хүн болгон мэддэг болсон баг. За ингээд Бобигийн талаарх мэдээлэл рүү буцаад оръё. Тэр бол ахлах сургуулаа төгсөнгүүтээ өөрийнхөө хайртай бүсгүй болох Синди гэх эмэгтэйтэйгээ хурмаа хийсэн. За уг нь бол ингээд анхны хайртайгаа гэрэлсэн явдал нь амьдралд нь нэг төрлийн аврал юм шиг санагдчихсан. За харамсалтай нь тэр бүх зүйл удаан үргэлжлээгүй мэн. 1974 онд Боби мотоциклийн ослолд ороод гавл нь бол гэмтсэн. За хоёр гар нь бас гэмтсэн. Зүүн хөл нь бас бяцарсан. Ингээд энэ осол бол түүний сэтгэл зүйн байдлыг огцом өөрчилсөн. Тэрнээс хойш бол нэг тийм хит их бэлгийн дурхсалтэй маш харгас тогшин хүн болж хувирсан. За тэгээд эхнэр Синдидээ аимшигтай хүчирхийлэл үзүүлж байнга зодож дарамтлагдаг болсон. Ямар сандаа бүр сүулдэ ингээд аргаа бараад нэг удаа Бобиг унтчихт нь толгойд нь Синди буу туулгаад алъя гэж бодож исэн ч гэсэн зориг нь хүрээгүй өнгөрчихсэн юм байна. За дараа нь харин Боби болохоор эхнэрээ бүр хэвтэрт ортол нь бүр эмнэлэгт хэвттэл нь зодсон болохоор тэр цагаас хойш бол эцэст нь нэг юм Бобигоос салах шийдвэр гаргаад салж чадсан. За тэгээ Боби болохоор энэ бүхний эцэст өөрийгөө хаягдаж үлдсэн хохирогч юм шиг бодож бүх зүйл дээр өөрийгөө зөвтгөж исэн. За өөрөө ингээд эхнэрээ зодож зовоож тамалчаад намайг ингээ хайчлаа. Эмэгтэйчүүд бүгд ийм хаан ч ямар ч эмэгтэйдээ таарсан өшөөгөө би аавна гэж тэр бол бодож эхлэх болсон юм байна. Ер нь бол ганцаараа амьдардаг болсон болохоор хяналтаа ч гэсэн бүрэн алдаж эхэлсэн. За ингээд өшөө авалт нь эцэстээ олон тонны аллах болж хүүхэд насны задуур хүчирхийлэл, сэтгэл зүйн эмгэг, тархины гэмтэл, эмэгтэйчүүдэд хит их ууралсан байдлаасаа болж энэ бүх хүчин зүйлс нийлснээр эцэстээ бол тэр цоврал алуурчин болж хувирсан. За ер нь бол Лиза Маккуи Бобигоос амьд мултарч гарч ирж чадаагүй байсан бол цаашид хэдэн ч хүний амь нас өргөдөх байсан гэдгийг хинч та харахгүй. За цагдаа нарт баригдсныхаа дараа Боби 10 хүн хөнөөсөн гэдгээ бараг юу ч болоогүй юм шиг бүр ингээд хээв нэг хүлээн зөвшөөрсөн. За түүнээс гадна бол өөр олон тооны хүчингийн гэмт хэрэгэж гисэн өөрөө хүлээн зөвшөөрсөн. За түүний гарт амиа алдсан нийт 8 хохирогчийн цогцыг цагдаа нар олсон юм бэлээ. Боби болохоор өөрөө эхний болон 4 дахь хохирогчоо хаана алсан гэсэн тийм байршлаа олвол зааж өгсөн юм бэлээ. За ингээд 8 хүний хөнөөсөн, 8 хүн хулгайлсан, 7 хүний хүчинцэн гэсэн хэрэгээр буруутгагдаж 1986 онд тэр бол цаазын ялыг сонссон. За тэгсэн чинь шүүх хурлын үеэр болохоор тэд өөрсдөө л хүссэн гэсэн бас л ямар ч тийм гимшсэн шинжгүй хохирогчд руу бурууга чигцэн зогсож исэн. За тэр бол сэтгэл судлаачидтай ярилцахдаа миний хохирогчд өөрсдөө хүссэн юм аа. Тэгээд ч би нийгэмд тустай зүйл хийсэн гэж өөрийгөө бас л тийм зөвтгөж байгаа маягтай ярьсан байсан. За ер нь бол сайкопат хүний зан авирыг энэ ярианаас нь ямар ч хүн сонсоод ойлгож болохоор байгаа. За ингээд түүний цаазын ялыг биелүүлэхэд бол бүр 33 жил шаардагдсан. Та бүхэн ер нь бол ингээд Америкт болж өнгөрсөн хэрэгүүдийг сонсож байхад цаазын ял авсан ихэнх хоригдлууд ялтангууд бол маш удаан хугацааг шоронд өнгөрүүлсний дараа цаазын ял гүйцэтгэдэг гэдгийг бол мэдэх байх. За энэ дээр бол миний бодол юу байдаг гэхээр ер нь бол цаазын ял сонссон хүмүүс өдөр болгон яг хизээ цаазлагдах нь мэддэхгүй, за хизээ өхнө гэдгийг мэдэхгүй амьдрна гэдэг нь тухайн хүн маань энэ насандаа туулж болох хамгийн хүнд ял шийтгэлийг тийм хүнд байдлыг бас биеэрээ туулж сэтгэл зүгээрээ ч ихсэн ингээд тарчилж зовж байгаа юм болов уу гэж ойлгодог. Боби бол 1986 онд цаазын ял сонссон мөртлөө 2019 оны 5 сарын 23-ны өдөр үхлийн тариагаар цаазын ялыг гүйцэтгсэн юм байна. За тухайн өглөөнөө хамгийн сүүлчийн зоогондоо тэр бол шарсан үхрийн мах, French fries, bacon болон сода гэх зүйлсийг захиалж идсэн юм байна. Тухайн үед болохоор Лиза 52 настай, харин Боби Жовлон 66 настай байсан. За цаазаараа авах үеэр Лиза бол хамгийн уртлын игнэнд сууж гүйцэтгэлийг нүдээр харсан юм бэлээ. За ингээд тариаг тарахаас өмнө Лизагийн Бобид хандаж хэлсэн сүүлийн үг нь юу байсныг та бүхэнд ярьж өгье. Үндсэндээ бол Лиза түүнд талархлаа илэрхийлсэн. Чи намайг сонгосон нь
миний амьдралд тохиолдсон хамгийн том зүйл байсан. Тэр зүйл намайг амьд үлдэх хүсэлтэй болгож бусдын амьдралыг өөрчлөх замд хөтлсөн. Чамд баярлалаа. Намайг өөр нэг 17 настай охины оронд сонгосонд баярлалаа гэж бол хэлсэн. За ингээд ийм нэг зоригтой, хүчтэй маш ухаалаг эмэгтэй түүх байна. Лиза Маккуи хожим нь хүчирхийллийн гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлцээний тусгай мөрдөгч болсон юм билэ. Өөрийн туулсан зүйлийнхээ дараа тэр хизээч ингээд хохирогчиг амьдрахгүй харин даван туулагч гэсэн сэтгэлээр бусдыг хамгаалахаар шийдээд ингээд цагдаа болсон түүхтэй байна. За мэдээж түүний түүх бол олон хүнд урам зориг өгсөн. За харанхуй зүйлээс хүртэл ингээд гэрэл гарч болдог гэдгийг өөрийн биеэр харуулсан тийм эмэгтэй байгаа. За анх бол энэ түүхийг сонсоод ер нь би ингээд өөрөө 17 настайдаа яг юу бодож амьдарч исэн болоо гэж цаг хугацааг эргүүлж ингээд санахыг оролцсон. Та ч гэсэн ингээд 17 настайдаа ямар байснаа эргээгээд нэг санахыг бас хичээгээрэй. Хүн болгон ямарваа нэг аимшигтай гинтийн зүйл тохиолдоход давж гарах хүч чадалгүй, давж гарах сэтгэлийн тэнхээгүй байж болно. За хүн болгон тулааны урлагаар угаасаа хичээлдэггүй. За хүн болгон цаг үргэлж ингээд сэтгэлийн хаттай байдаггүй. За гэхдээ өнөөдрийн түүхтэр дурдгдсан энэ Лиза гэх эмэгтэй шиг ямар нэг цаг үед сэргэлэн байхыг бол ихэнх хүн хийж чадна гэж бол бодсон. Ер нь бол ингээ муу амлаж байгаа юм биш. Гэхдээ ямарваа нэг хүчин давтаад гарцаагүй болсон үед бид ингээд юу хийж чадах уу, ямар хариу үйлдэл гаргаж чадах уу гэдгээ байнга ингээ бодоод байж идэггүй. Тиймээс хэд хэдэн аргуудыг та бүхэнд нэмэлтээр бас дурдъя гэж бодсон байгаа. За эхнийх нь мэдээж өнөөдрийн түүхтэр дурдгдсан шиг уул мөр үлдээх бол хэрэгтэй. Болж өгөх юм бол ингээд хурууны хийгээ энд тэнд дарж үлдээх. За эсвэл бигдээ байгаа ямарваа нэг тийм жижигхэн зүйлийг тухайн газараа үлдээх хэрэгтэй. За эсвэл бас ингээд хүснээсээ багахан хэсгийг бас тэнд үлдээчих болно. За хүчирхийлэгч бие рүү халтсан тохиолдолд аль болох хумсныхаа завсраар их зүйл үлдээхийг хичээх хэрэгтэй. Хумсны завсраас ДНХ шинжилгээ хийгддэг гэдэг зүйлийг та олон ч удаа сонсч ирсэн байх. За бас боломж гарах юм бол хэн нэгэн халдагч этгээдэд болж өгвөл дуулууртай хандахыг хичээх хэрэгтэй. Сандарч твдэх нь анхаарал болон сэтгэн бодох чадварыг бууруулдаг. Хэрвээ машинаар ингээд явж байгаа юм бол хаашаа явж байгаа гэдгийг маш сайн анзаарах хэрэгтэй. Харин ямар нэг газар хэрвээ байгаа бол хаана байна, за хэдүүлээ байна гэдгийг нь мэдээд танил бус газар байвал орчноо маш сайн ажиглаад за гэмтдгээдийн яриа, хувцас, сорив, шивээс гэх мэт содон зүйлсийг сайтар ажиглах нь бол чухал. За хитрхи тийм төрөмгийн хандж явах юм бол шууд нүдрүү нь харахаас бол зайлсхийх хэрэгтэй. За ямар нэг байдлаар ноцолдох ч юм уу те ингээд барцалдаж авах эсвэл ингээд зодон ихэлсэн тохиолдолд аль болох эмзэг хэсгүүд рүү энэлэх хэрэгтэй. Жишээ нь ингээд нүдрүүн ч юм уу, за мөн хамарлуун цохих, хоолой хэсэг рүү бас цохих те, цавь руу цохих, за мөн өвдөг рүү цохихоор ингээд тухайн хүмүүс маань бол тэнцвэргүй болно. За ингээд ийм хідэн зөвлөгөөг та бүхэнд ямартаач хүргэлээ. Муу амлаад юун бахан юм балиар арга зааж өгдөө гэж бас бити бодорой. Яг хэрэгтэй үедээ иймэрхүү зүйлсийг мэдчихгүй яаваа гэж хөө ер нь боддог. За хамгийн гол нь тайван байж иж бүх зүйлд ингээд зөв хариу үйлдэл үзүүлж чадна гэж бол боддог. Мэдээж юу юунаас чухал зүйл нь юу вэ гэхээр өөрийн зүн совиндоо итгээд нэг л биш юм шиг санагдсан газараасаа тэр даруй холдохыг хичээж бусдадтай ингээд маргаан үүсэхгүйгээр бие татаж суралцах хэрэгтэй байх. Ер нь бол зарим хүмүүс нулимс асгаруулагч эсвэл тийм жижигхэн бие хамгаалах зүйлс цүнхлээд явдгийг хүн болгон мэдэх бах. Ямар ч тач энэ удаагийн ингээд дугаараар та бүхэнд Лиза гэх эмэгтэй түүхээр дамжуулж нэлээд олон талын мэдээлэл хүргэхийг зорилоо. Хагасаа өдөр болгон хүргэдэг подкастын маань 100 дахь дугаар ийхүү та бүхэнд хүргэлээ. Дугаараа дуустал сонсон нийт сонсогчдоо баярлалаа. Ирэх хагасаа өдөр 6 дугаар улирал маань эхлээд 101 дахь дугаар та бүхэнд хүрэх болно. За ингээд бүх эмэгтэйчүүдтэй, охтуудтай, ээжүүдтэй, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дахин хүргэе. Бүгдээрээ сайхан баярлаарай. Удахгүй эргээд уулзъя. Түр баяртай сонсогчдоо.